Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оминаар ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд төргий. Тэгээд бид нэр энэ 7 хоногт Обидиа намаас суралцаад өнөөдөр Обидиа намайг дуусгаж амжихгүй ч гэсэн өнөөдрийн хувьд бол бидний 5 дахь сурах зүйл бол явж байна. Тэгээд Эзра номон дээр цаг үеэ мэдэрсэн байх нь чухал гэж ингэж ярьдаг боловч бас бид нар эзний үгийг яг болж байгаа одоо болж байгаа үйл явдал болгон дээр наах боломжгүй. Зарим үг нь биднэрт ирээдүйд хэрэгтэй үг хэлж байгаа. Зарим нь болоод өнгөрсөн зүйл тийм зүйл болсон шүү. Чиний амьдралд ч ихсэн болсон шүү гэдэг сануулж. Нөгөөх нь болохоор мэдээж бол одоо болж байгаа үйл явдалд бид нар ямар байр суурьтай байх ёстой юм бэ гэдэг талаас эзэн бас хэн нэгнийг бүгдийг биш гэсэн хэрэгтэй нэгнийг ятгах хийж болно гэж бол миний хувьд бол бодож байгаа. За тэгээд Обидиа ном ер нь суралцахад ямар бай манай хөтлөгч. За миний хувьд бол эхлээд уншихад одоо нөгөө нэг богинохон бүлэг тэгээ бүр хуучин гэрээ болохоор байн уншигддгүү те байн бидний өдөр тутамд байдаггүй учраас эхлээд уншихад жоохон айсан. Ямар амар хэлсэн бэ гэдэг ч юм уу. Ерөөдөө нөгөө шууд хүлээж авах жоохон айдастай ямар амар хэлэвэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсэд байсан. Явцдаа пастраасаа те сонсоод үгийн цагуудаар айгуу гоё ивэлүүдийг авсан, юм ойлгосон тийм өдрүүд байж өнгөрлөө. Тэгэхээр хэдий гэр богинохон ч гэсэн утга агуулга маш сайтай, маш даацтай тийм ном байгаа. Тэгэхээр бас энэ намаар дамжуулаад бас эзэн хүмүүст хэлэх ёстой тэдгээр зүйлсүүдийг хэлсэн гэдэгт итгэж байна. Тэгээ бас хүнээр хуваалцсан пастартаа баярлалаа те энэ өдрүүдэд. Өнөөдөр ч гэсэн бид Обидиа номнаас суралцаад явах болно. Тэгэхээр миний хард мэдлэггүйгээс болж мөхнө гэдэг үг байдаг. Тэгээд миний хувьд бол Хермоны шүүдэр үйлчлэлээр та бүхэнд үйлчилж байгаадаа маш их талархж байгаа. Хамгийн гол нь би өөрөө маш их зүйл сурж байгаа. Бүгдээрээ хамтдаа олон зүйлийг сурсан хүмүүс шиг эргэн тойрныхоо хүмүүст бас тусалж үйлчлэх тийм боломж бидэрт гарч ирсэн тий. Тэгэлгүй яах вэ? За тэгээд түрүүн пастор маань суралцж гин гэдэг шиг би одоо би ч бас адилхан хөтлөгчин тий суралцаад явж байна. Тэгээд өмнө нь нэг анзаарч хараагүй ч юм уу тиймэрхүү зүйлсүүдэд дахиж харах, нягтлах, суралцах тэдгээр зүйлсүүд маш их байна. Тэгээ цаашдаа ч гэсэн эзэн бидний хөтлөнд дагуулж маш олон зүйлсүүдийг сургах бах, заах бах. Тэгээ эдгээр зүйлсүүдэд бэлтгэлтэй эцгаая те. Тэгээд үгийн цаг руугаа орохоос өмнө энэ өглөө хамтдаа эзний өмнө ирцгээе. Таны эзэн хандах тэдгээр зүйлсүүд юу байна вэ? Өнөө өглөө та бурхан танд юуг сануулж байна вэ? Энэ 7 хоногийн турш эзэн танд юуг сануулсан бэ? Тэдгээр зүйлсийн төлөө та залбираад эзний өмнө ирээрэй. Тэг хамтдаа эзнийг алдаршуулцгаая. Эзэн Яховагийн сүрхч алдар эцгаагүй Түүний ариун оршихыг би зогсоод магтаанд үлнэ Ялалтыг бид бүхэнд өгсөө бүх даснуудыг устган зайлуулж нэхийн хүндэт бүгд
бүгдээсний агуу нэрийг өргөе. Бид бүгдийн төлөө үлдсэн агуу эсэ талархах цай. Эзний хөвршүүгий дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс. Эцэг Яховагийн сүрхүч ялдар хязгааргүй. Түүний ариун оршиг би зогсоо. Магтаандуулна эзэн төгс ялалтыг бид бүхэн төгсөн. Эзэн төгс ялалтыг бид бүхэн төгсөн. Бүх дэснүүдийг устган, бүх дэснүүдийг устган зайлуулжээ. Михи хүндэт би бүгдээсний агуу нэрийг өргөе. Бид бүгдийн төлөө үлдсэн агуу эсэд талархах цай. Эзний хөвршүүгий бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс. Бүгдээсний агуу нэрийг өргөе. Бид бүгдийн төлөө үлдсэн агуу эсэд талархах цай. Эзний хөвршүүгий бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс. Хамтдаа хийсэн талархах цай. Баярлалаа Есүс, бидний хайрсан байна. Бид бүгдийн төлөө үлдсэн бүх зүйл талархъя. Эзний хөвршүүгий бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс. Бүгдээсний агуу нэрийг өргөе. Бид бүгдийн төлөө үлдсэн агуу эсэд талархах цай. Эзний хөвршүүгий бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс. Бүгдээсний агуу нэрийг өргөе. Бид бүгдийн төлөө үлдсэн агуу эсэд талархах цай. Эзний хөвршүүгий бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс. Бүх газар дэлхий дээр ганцаар мөнхөд оршигч нэр бол Есүс. Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8.
За өнөөдөр бид хамтдаа Обадиа намын 1:13. За энд ингэсэн байна. Миний ард түмний гамшигын өдөр үе таалгаар нь буураа. Гамшигын өдөр гай зовлонгонд буухаар. Гамшигын өдөр эд хөрөнгөнд нь гар бүүхүр гэсэн байна. Тэгэхээр Обадиа намын дээр бол Иерусалим хот бол сүрж байгаа. За ингээд сүрж байгаа хот мэдээж ойлгомжтой те хамгаалагчгүй болсон хүмүүс дураараа гэсэн тэр хотыг одоо юу гэдгийг сайн хэрэмтэй, сайн цэрэгтэй, сайн захиргаатай байх үед те яач чаддгүй байсан хүмүүс одоо хот өөр ингэсэн өдөрдөгчгүй хамгаалах цэрэггүй дэг журам захиулах одоо цагдаа магдаа байхгүй те. За тэгээд одоо бас юу гэдгийг ийм үйл явдал болохоос өмнө зарим хүмүүс айл хэдийнэ нүгэд явцсан эцсээ хүртэл хоттоо үлдэхээс өөр одоо аргагүй болсон хүмүүс хүн болгон дээрлэхүүлж байгаа яг ийм өдрүүд л болж байгаа гэж бач. Тэгэхээр Обадиа дээр юу тэгж байгаа байхгүй. Одоо эдамчууд хэлж байгаа байхгүй. Дүүгийнхаа тэр өдрийг хашлах аюулын өдрийг бити тавлж хараарай гэж. Огч штэ та нар одоо ингэж гэж юу бити тэгээрэй. Бас сүүрлийнх нь өдөр битгий баясаа дагаарай гэж те. Яагаад гэвэл хөршчин аюултай байна гэдэг чинь дараагийнх нь хэн байх вэ гэдэг бол бид ч ойлгомжтой байхгүй. Тэгээ зовлон шаналлын өдөр чи бардамнаж битгий одоо амаанэ гэдэг үг бол бурхан бол яг тэр хэсэгтэр бол өнөөдрийн ишлүүд одоо хэлэгдэхээс өмнө бол хэлсэн байна. За хүмүүс зовлонтой үед битгий бардамнаж амаанэ те. Одоо хүмүүс үлсэж яхад нэг баян хүн нөгөө нэг юм би одоо том агуулгууд бариад бодаануудаа хадгалаад тэрийг эдэж уугаа зармын зараа тэгээд баян тарган бай гэж битгий бардамнаа өнөөшин чи өгөхүүл яах юм бэ гэдэг зүйлийн талаар ярьсан мэт те. За тэгээд бас нэг зүйл ингээд ярьсныг бид нар санах хэрэгтэй. Египтэд болон Египтийн эргэн тойрон бүх улсад одоо гангачиг үүссэн. Бурхан олон жилийн өмнөөс бүр те түүнийг одоо тэр гангачгийг ингээд төлөвлөснийхаа дараа тэр нь ингээд яг бий болох үед гангачгийн үеэр өөрийнх нь ард түмнийг болоод Египтийн ард түмнийг эргэн тойронд байгаа улс үндэстнүүдийг аврах тэр нэгэн хүнийг бурхан маш их хүндэгцүү зовлон донд бэлдэж байсан. Тэгэхээр Йосепийг зовлон донд бэлдээ дараад нь бүгдийг зөвхөн Йосеп өөрийнхөө гэр бүлийг биш бүгдийг аврахын тулд хэрэглэгдсэн бол өнөөдөр таныг ингээд харахад те одоо ямар нэг юм туулж байгаа, дампуурж байгаа, хэцүү болж байгаа, хоолгүй болж байгаа ингээд нэг юм арчаагүй юм шиг те эсвэл ингээд энэ өөртөө тохиолж байгаа зүйлийг урдчлан хараад юм хийх боломжтой байсан ч юм шиг харагдж байгаа тэр хүмүүс яг үүндээ тийм биш байж болно гэдгийг та мэдэх хэрэгтэй. Тэгээд та бардам байж ерөөсө болохгүй гэдгийг бол хэлж байгаа. За тэгээд миний ард түмний гамшигын өдөр үе таадгаар нь бүү ор гэж хэлсэн. Нэг сонирхолтой жишээ нь юу гэхээр би Солонгост айл нүүлэгдэг ажил хийдэг байх та. Хийдэг байлаа шүү дээ. Тэгээд нэг удаа нэг дампуураад тэгээд жижигхэн байр руу нүүх гэж байгаа айлыг нүүлэх болсон байхгүй. Тэгээд ингээд гэр бүлийн ингээд ер нь ингээд нүүж байгаа айлууд ер нь Солонгост айгүй юм юу гэдэг байхгүй. Тэгээд баяр хөөртэй тодорхой хэмжээ. Яг ерөнхийдөө бол би нэг л зүйлийг анзаардیں۔ Өсвөр насны хүүхдүүд ер нь нүүх амар дургу заяа. Юмд нь хүмүүс хүрээл өрөөгөр нь янз бүрийн танихгүй хаанхийнх нь ч мэддэггүй хүмүүс орж гараад тэгэл эцэг их нь ингээд дассан гудамж, дассан гэрдээ комфорт бүх юмыг нураач аянгуудаа сургуулиас нь шилжүүлээл баг ингээд нүүх гэдэг штэ. Тийм болохоор өсвөр насны хүүхдүүд дургүй байдаг бол би. Гэхдээ би нэг өдөр 4 өрөө байрнаасаа жижигхэн бүр баг 0 давхрын 2 өрөөрөө нүүж байгаа нэг дампуурсан айлыг би нүүлгсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь их сонирхолтой юм байна. Надтай хамт айл нүүлгэж ирсэн хүмүүсийн нэг Солонгос ахаас бусд нь тэр айлын нөгөө хайж байгаа зүйлүүдийг тэр айлын аваад нүүж чадахгүй болсон зүйлүүдийг айгүй их ярьсан. Тэгээд тэр нь гэрийнхэнд айгүй хэцүү тусч байгаа. Мэдээж би нөгөө сүмд үйлчлэг пастор хүнийхээ хувьд ингээд хүмүүсийг ингээд зовлон зүтээ хүн ер нь яагаад байна гэдэг жоохон гадарлаа шүү дээ тий. Тэгээд тэр гэрээ эзэгтэй тэр охин тэр нэг жоохон хүү эднэр бүгдөө маш их олон юмаа авч юммаар байгаа удавч одоо тэр гэр бол урдных шигээ байж чадахгүй учраас олон зүйлээ тэр тэнд нь орхиод шууд хог руу ачаад
Тэгээд маш цөөхөн зүйлүүдээ авч нүүх болсон. Тэгээд тэд нар маш хэцүү болсон. Тэгээд нэг чинь тэдний авч нүүх гэж байгаа юмыг нь үртэл нөгөө нэг айл нүдгэлтийн компани ажилчид те бас одоо хөрш мөршүүд нь гээд асуугаад ирсэн байхгүй. Тэгээд би тэр байдлыг харахтаа хүний зовлонгийн өдөр, гамшигын өдөр, дампуурлын өдөр те юу гэдгийг амьдрал цаад хүрээнд хомигдож байгаа өдөр эсвэл одоо юу гэдгийг те үлдээмэр байгаа зүйлүүдээ орхих болж байгаа өдөр ч юм уу те нүмерг байгаа газаасаа нүүж байгаа өдөр ч юм уу яг тийм өдөр болж игэл ингээд хамт байх та боломжтой байх хэрэгтэй байна гэдэг үгийг би санаж байна. Тэгээ тэр үгийг хаана санаж байна гэхээр яг энэ Обидиа номыг би өөрөө уншиж ирсэн болох санаж байна байхгүй. Зовлон гамшигын өдөр хүмүүстэй хамт байхдаа ямар байх хэрэгтэй. Битгий тэдний зовлон гай зовлон гэнаар. Танах ийм гоё байрнаасаа нүгээд яа. Одоо энэ хоёр бүр өөрсдийн гэсэн өрөөгөө болж байгаа юм байна шүү дээ тий. Энэ дугуйнуудыг тэгээд яг хаж байгаа юм уу тий. Тийшээ авчиж тавьчих уу гэх ингээд гол нь өөрөө авах гэдэг шүү дээ хүмүүс тий. Тэгээд ингээд би ингээд тэр байдлаар харахтаа хүний гамшигын өдөр эд хөрөнгөд нь битгий гар хөөр ингээд битгий хаалгаар нь ор тий. Илүү дутуу юм битгий ингээд хаар тий. Хүмүүс өөрсдөө бүх зүйлээ шийдээд ингээд явсны дараа тий. Тэгээд дараад магадгүй сайн нэрүүлээ. Тэгээд тэр айл ингээд нүүлгэж өгөөд ингээд явж байхдаа би нөгөө нэг тэр нэг солонгос ах бит хоёр асуугаад ирсэн байхгүй. Энийг аваад явах уу? Энийг ингээд ингэчихв. Энийг би дахиад нэг хайрцаг гаргаад энэ зүйлүүдийг нэг хайрцагт хийчих. Та тэгээд тэнд өөр хайрцаг аваад ингээд хийчих үү гэдэг. Тэгээд энийг ингэж юу хаях хэрэгтэй юу тэр их чухал юм шиг надад санагдлаа. Өнөөдөр хүртэл хадгалсан юм чи эдэргээд тэгэж юм гэсэн тэрэнд ингээд их баярлсан байхгүй. Тэгэхээр бид нар нэг зүйлүүдийг аягуулсан санаж байна. Иерусалим гэдэг хот бол 14 удаа түүхэндээ бүслэгдсэн бид. 14 удаа шүү. Тэгээд хотын хүмүүс нэг сэтгэл санаагаар хотынхаа хаалга хэрмийг хамгаална гэдэг нь өөрөө бол маш чухал зүйл байдаг байхгүй. Гэхдээ яагаад удаан ингээд нэг юм дэссэн хотууд байна шүү дээ. Ямар хотууд байдаг вэ гэхээр энэ хотоос нүүж чадахгүй. Энэ хотоос өөр амьдрал байхгүй. Энэ хот бол би дайсан дайраад ирэхээр хаяад орхиод явцдаг тий. Өөр хот байгаа юм чи ямар энэ хотоор дутах юм уу? Ийм байшингаа дутах юм уу гэ хаяа явцдаг газар ш. Энэ бүр яг манай өвөгийн барьсан байшин. Энэ бүр яг манай ахын одоо харуул хийдэг одоо цамхаг тий. Энэ яг манай дүүгийн одоо хийсэн зэвсгүүдийг үүрсэн цэргүүд. Энд яг манай ээжийн хийсэн талхыг өглөө болгон иддэг энэ хөдөлтааны гудамж. Энэ бол миний гэр. Гэт бүх юмд байгаа хүмүүс л бүслэлтэнд үлддэг байхгүй. Энийг ингээд цэргийн ухааны түүхчд ерөнхийдөө бол хэлдэг байхгүй. Тийм учраас хотыг ер нь дайрж ивдгээс өмнө буулгаж авах хэрэгтэй. Гэтэл энэ Иерусалимийн сүрлийн өдрийг болжсэн мэхээр тухайн хотыг ер нь үлдээ гэсэн бодол бол байгаагүй. Бүрэн байхгүй болгоё гэсэн бодолтой байсан. За ингээд Иерусалим хот хүнд хэцүү байдал орж байгаад хүмүүс орж ирээд эд хөрөнгө бүрэнг бүх юмд нь гар хүрх гээл авах гал те зарим нь өхөхгүйгийн шууд дээрэмт яг өмгөөл хүн байхгүй юм чи хамгаалах зэрэг мэрэг байхгүй юм чи яг ийм зүйлүүд болж явах үед энэ үгийг Исавд хэлж байгаа. Исавын удмынханд хэлж байгаа. Дүүгийнхаа эд хөрөнгө нь гамшигын өдөр бити гар хүрээ гэж хэлсэн. Энэ үг өөрөө Исавын үг дээдсийн дээр үед хэлсэн нэг үгийг Исавын удмынханд санаж явах хэрэгтэй гэсэн. Эхлэл номын 39-р 33 дугаар бүлгийн 9-дэр юу гэж яддаг вэ гэхээр Яаков бүх хөрөнгөө ахтаа өгөх гэдэг байхгүй. Ахаа энэ бүгд таних шүү. Бурхан танаас ингээд хол байх он жилүүдэд намайг ерөөс юм аа. Би бол таны тас энэ бүгдөө таних шүү гэсэн чи тэр үед Исав юу гэсэн вэ гэхээр дүү минь дээ. Надад байгаа бүх юм надад хангалттай байгаа. Чи өөрийнхөө ямиг өөрөө аваарай гэж хэлсэн байхгүй. Тэрнээс хойш Исав одоо Яаков хоёр тусдаа өөрийнхөө эд хөрөнгүүдийг яваад Исав аханд одоо Теманы уулс болоод те Эдомын одоо хацлуудад тэр хадан хацлуудад амьдарч эхэлсэн. Яаков болохоор тэр олон хүлийн газар болох Иерусалим болон тэр амлагдсан Канаан газар амьдарч эхлэх болсон байгаа байхгүй. Ингээд яриа бол байсан таасан дээр байхгүй ч тэд нар эдний юм бол энэ бидний юм бол ийм гэдгийг мэдчихсэн. Харин нэгийгээ сул дорой болонгот гүүж очиод те бүгдөө л тонж байгаа юм чи би ч гэсэн тоны л доо гэсэн байдлаар хандаж болохгүй шүү гэдэг тийм ах дүүсийн үгч байсан бас мэс чанарын хийх ёсгүй зүйлийн талаар бодолч хүнд байх хэвээр бас бурхны хууль 10 дугаар хуулийн хамгийн төгсгөл
Чи өөрийн хөршийнхөө ихнэр хүүхэд илжиг те эд хөрөнгөнд бүх санаарах, бүх зүрх сэтгэлээрээ бүх санаа бодлоороо гэж. Тэгэхээр зовлонтой өдөр гаргасан эсвэл бусдыг зовлонтой байх үед гаргасан шийдвэр чинь таныг хожимын өдрүүдэд ямар байх вэ? Ямар тусламж дэмжлэгтэй, ямар хүчтэй байх вэ гэдгийг чинь бас шийддэг шүү гэдгийг бол сануулмаар байна. Тэгэхээр өнөөдрийн үгийн төгсгөлд эзэн Есүсийн хэлсэн миний дагалдагчдаас хамгийн дороод нь аяг ус өгснийхөө шагналыг хэн ч хийж алдахгүй гэдэг үгээр өнөөдрийн үгийг бас өндөрлмөр байна. Тэгээд эзэн амьдралын чинь хүндэгцэн өдрүүдэд тэрнийг илгээх болтугай. Бас таа ч гэсэн амьдралынхаа хүндэгцэн өдрүүдийг тулж байгаа хэн нэгэнд эзний нэрээр очих болтугай. Бурхан та бүхнийг харж хандах болтугай. Бүхний үлдэх төгсгөө чадалтай тэр болаагу эзэн ирэн хаснаас жилүү асонгоснаас жилүү агуу зүйлсийг хийсэн үхлийг алж амьсан та бүхний хийх төгсгөө чадалтай нэрээр яагаад ирдээ эзэн та төгсгөө чадалтай үргэлж хамт байж үргэлж хамт байж үнний замыг зааж бидний хайрлан хамгаалж миний мэдхээс жилүү миний төсөөлөшгүй агуу зүйлсийг хийсэн үхлийг алж амьсан та бүхнийг хийх төгсгөө чадалтай нэрээр тань ядалт ирдэг эзэн та төгсгөө чадалтай үхлийг алж амьсан та бүхнийг хийх төгсгөө чадалтай нэрээр тань ядалт ирдэг эзэн та төгсгөө чадалтай та өдөртөө та урд хамт байх тул хэзээ биднийг орхихгүй хэзээ биднийг мартахгүй бидний төлөө гараа сунгдаг тул хэзээ биднийг өнгөхгүй хэзээ биднийг алдахгүй үхлийг алж амьсан та бүхний хийх төгсгөө чадалтай нэрээр тань ядалт ирдэг эзэн та төгсгөө чадалтай үхлийг алж амьсан та бүхний хийх төгсгөө чадалтай нэрээр тань ядалт ирдэг эзэн та төгсгөө чадалтай эзэн та төгсгөө чадалтай эзэн та төгсгөө чадалтай Бид өнөөдрийн юугийн цагаараа Обедиан 1:13. Миний ард түмний гамшигийнх нь өдөр үүд хаалгаар нь бүү ор.
гамшигийнх нь өдөр гай зовлонг бүү хар. Гамшигийнх нь өдөр эд хөрөнгөнд нь гар бүүхүр гэсэн үгийн дагуу суралцлаа. Тэгээ үнэхээр энэ өдрүүдэд Обидио номоор суралцахад бас үнэхээр олон зүйлсүүдийг сурч авлаа. Тэ даруй байх ёстой, хин нэгний унсан үед нь дэвсэлж болохгүй, тэ мууг сайнаар эргүүлдэг, сайн ханддаг одоо бүх зүйлд сайнаар хандах ёстой гэдэг талаар суралцлаа. Тэгээд сая үгийн цаг явж явах үед сануулсан нь Паул Теслоник хотынханд хэлсэн байдаг шүү дээ. Сайныг үлдэхдээ хизээч үл цоцъя. Үргэлж сайныг үлцээр байя гэж хэлсэн байдаг. Тэгээд тэрэн шиг бид өнөөдөр бидний амьдралд бас бусдын амьдралд юу ч тохиолдохыг хинч хэлж мэдэхгүй. Тийм учраас бүхэл цаг үед нь бусдын амьдралд бас тэр сайныг үлддэг нэг юм байцгаая те гэж бодогдлоо. Дуулал намын 137 дугаар бүлгээр дээр нэг тайлбарлаадаг байхгүй. Аяа бурхан Иерусалимийн өдөр Эдомчууд нураагаач бүр суурийг нь хүртэл нураагаач гэж хашгирлж ирснийг та санаач ээ гэж. Бурхан танд тайлбарсан байдаг. Энэ нь аяг гомдсон үг байхгүй. Тэгэхээр хүмүүс нэг буруу юм ярьдаг. Тэрний үхээр бурхан итгэдэг үний тайлбарлыг сонсдог. Бурхан итгэж гин үү, итгэхгүй байна уу, сул дорой байна уу, ууралж харааж бурхантай харьцаж гин үү, доромжилж харьцаж гин үү, эсвэл шивгэнж гин үү, сэтгэл дотроо нэг ч үг унахгүйгээр шаналж гин үү, бурхан бүгдийг сонсдог. Бурханы хариулт гэдэг нэг юм л байгаа шүү дээ, тий. Итгэлийн одоо залбир хариултаа авч байгаа. Итгэхгүй байгаа хүмүүс бол харин бурханд тэр бүх хэлсэн үгүүд, бүх зүйлүүд нь хадгалагдаж байгаа гэдэг бид санаж явах хэрэгтэй. Тэгээд бидний боломжлох ёстой нэг зүйл өгөхөр хин нэгэн бидний талаар гомдлож байдаг юм биш үстэй гэдэг үгийг сайн нөгөө номлын цаг дээр багтсангүй. Тэгээ нэмээд хэлчихин. Тэгэхээр яагаад сайнаа ийм юм бэ? Бурхан минь тий? Яагаад сайнаа ийм өдөр, яг ийм өдрүүдэд надад ингэж хандж байгаа юм бэ? Сайнаа одоо ийм мэддэг байж, ийм туулсан байж, өөрөө ийм ойлгодог байж, яг ийм өдөр надад ямар тусламж хэрэгтэй юм гэж яагаад надад ингэж хандж байгаа юм бэ гэдэг үгийг хэрвээ бурхан сонсч ирсэн бол бурхан чи яагаад тэгж тэр өдөр ингэж хандсан юм бэ гэж Обидиад хар дамжуулаад Эдомчуудаас асууж байгаа шиг надаас асуух өдөр ирэх байх. Танаас асуух өдөр ирэх байх. Тэгэхээр бид нар ч гэсэн өөрсдөө нэг гомдлын юм залбирал бурханд хийдэг шүү дээ. Бурхан минь би тэрэнд үнэхээр гомж байна. Тэгэл хүний гомдоочол хурж уучлаарай л гэж. Уучлаарай гэхээр бүх юм болчт юм. Бурхан минь надад уучлал би уучлахад бэлэн биш байна. Би уучлах шийдвэр гаргая. Уучлахад туслаачтай. Надад хэцүү байна гэдэг залбирлыг бид хийх болно шүү. Тэгэхээр та нар хуучин гэрээний иш үзүүлэгчтэй номуудыг уншиж байгаарай. Яг тэр жижигхэн ном тийм чухал юм тий. Тэгж ярьдаг шүү. 4,000 орчим номууд дотроос 66 ном сонгогдсон гэж. Их тоо шүү. Их тоо. Тэгээ яагаад Филимон шинэ гэрэн дээр Филимон гээд хувийн захаа нэгсэндээ одоогор бол хувийн чат. Ах トゥ хоёрын хоорондын асуудлын талаар ярьсан Обидиа ишүүлэгч үг хоёр сонгогдсон бол гэдэг бүгдээрээ бодоод үү. Нэг нь талархлын загтал. Нөгөөх нь гомдлын тий. Хүний гомдоож байгаа юм байж эцсээ хүртэл гомдоохоор бүр эцсийн нүцгээр улааснасаа болж дараад нь хариугаа өртөж байгаа Эдомчуудын тухай нь. Бүгдээр хамтдаа үргэлжлүүлэн суралцъя. Та бүхэн ойлгосон гэрчлэх төлөвүүд байх юм бол хуваалцаарай гэж хүсэж байна. Тэгээд хамт залбирах цагийг гаргая гэж. Эхэзээ минь бид суралцж байна. Бидний өөрийн сүнсээр удирдах, биднийг таныг алдаршуулах, амжилт олох, амжилтаа бусадтай хуваалцаж, хормог ялан дийлэх өдөр бидэнд эзэн танд алдрыг өргөж баярлагатай хүртэл зүв байхад туслаарай. Бас бидний хэцүү үедээ өөрөө жаргалтай үедээ бусдад тусалдаггүй байсан гэж хэцүү үедээ хин нэгнийг тусалсангүй, хин нэгнийг өөртөө сайн хандсангүй, хичнээн өөрөө муруу зүйл хийсэн ч гэсэн авах эрхтэй, ивээгдэх, хайрлагдах, өршөөгдөх боломж авах эрхтэй гэж гомдлон хашгирахгүй байхын тулд өнөөдөр сайныг үлдэхдээ зүрхшээхгүй байхад та биднийг урамшуулж өгөөч. Энэ номоос суралцах боломжийг өгсөн тань талархан бидний ирээдүйн он жилүүд эзэн таны үгээр үнэхээр мэдлэгтэй учраас мөхөхгүй, мэдэж байгаа учраас сүнсний удирдлагыг, чиглүүлгийг авдаг учраас
олон зүйлийг тойрон гардаг, нэвтлэн гардаг. Тийм яруу алдарт танд алдрыг өргөсөн амьдралаар амьдрахад та туслаарай хэмээн эзэн Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Дараа 7 хоногт энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.